бүсийн чанартай автозамын одоо бас томоохон төсөл арга хэмжээнүүд урагшилж байна. За одоо удахгүй усын чиглэлийн замын нээлттэй ажиллагаа болох гэж байгаа. Энэ талын мэдээлэл өгөхгүй юу? За манай Ховд аймаг бол одоо бүсийн төв тийм аа. Тэгээ энэ бүсийн төв яг жинхэнэ утгаараа хөгжихийн тухайд бол одоо энэ бүсийнхээ аймагуудтай автозамаар холбогдсон байх хэвээр. За ер нь бол бид нэр энэ бүсийн иргэдийн хурлын дарганаар засаг дарганаар уулзаа юу ярьж байгаа гэхээр энэ аймагуудын одоо энэ дэд үтсийн холболтыг одоо эхний ээлжинд одоо засгийн газар тавь шийдүүлье. Энэ бол одоо нэг номерын асуудал гэж ингэж ярилцж байгаа. Тэгээ энийгээ ч бас уламжилж байгаа. За одоо бол Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 235 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй Ховдыг увстай холбосон 163 км автозамын одоо бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийн шалгараад ажил нь одоо эхлэх гэж байна. Тэгээ одоо энэ амралтын хагасаа өдөр их хурлын дарга ирнэ тийм аа. Тэгээд энд бас одоо албан ёсны энэ замын нээлттэй ажлыг зохион байгуулахаар ингээд төлөвлөлөөд ажиллаж байна. Ингээд замын бүтээн байгуулалт одоо эхэлж байна гэсэн үг тийм. За ер нь бол одоо яг сумдын замтай холбоотой бол дөрвөн чиглэлийн 40 км зам бол энэ жил нэг 19.2 тэрбум төгрөг улсын төсвөөр тавигдсан. Энэ жил бол ер нь суурийн ажлууд бол хийгдэж дуусна гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. За чадвал бас нэг эхний нэг 100 км зам дээр хучлалтай ажлыг хийнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй. За дээрэс нь бол одоо байшин үзүүрээс цэцэг чиглэлийн зам байгаа тийм аа. Энэ замын ажил бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж явж байна. За энэ хоёр зам бол одоо яг хийгдэж явж байна тийм. Нөгөө мөнх хайрхны зам дээр гүйцэтгэгчийг нь одоо сонгогчлуулах явцд бас ингээд одоо маргаан гарсан гэсэн ийм асуудлууд байгаа. Тэгээ энэ дээр ингээд эзэнтэй болчихдохгүй энэ зам ингээд хойшлоод байгаа ийм асуудал байна те.